Сургаал үгс 31-р бүлэг. Лемуэл хааны үгс. Түүнд ихийнхэн зааж сургасан иш үзүүлэлэг. Миний хүү юу хийж байна вэ? Мөн миний умаа хүү юу хийж байна вэ? Мөн миний тангаргуудын хүү юу хийж байна вэ? Эмэгтэйчүүдэд хөдж тэнхээгээ. Бас хаадыг устгадаг зүйлс замуудаа бөөгөө. Дар суух нь хаадад биш. Лемуэл минь хаадад биш. Бас хатуунтаа хунтайж нарт биш. Эс бөгөөстэй дуугаад хуулийг мартаж улмаар зовж чаналсан хэнийг шүүлтийг гажууд болно. Мөхөх гэж байгаа хүнд хатуун ундаг. Бас зүр сэтгэлд хүнд байгаа хүмүүст дарсыг өг. Тэр уугаад ядуу байдлаа мартаг. Мөн өөрийнхөө өрөвдөлтөй байдлыг цаашид бүү санагий. Сүрэл рүү оногцоход байгаа бүх хилгүй хүний төлөө хэрэг зарагд нь амаа нэ. Зүгээр шүү. Бас ядуу болон үгээгүй хүмүүсийн хэрэг заргыг өмгөөл. Хэн ариун журавтай эмэгтэйг олж чадах вэ? Учир нь түүнийг үнцэн бадмааргуудаас ч хол илүү байдаг. Нөхрийнхэн зүрх түүнд эргэлзээгүй батнайдаг. Тиймээс түүнд олзны хэрэгцээ байхгүй. Тэрээр амьдралынхаа бүх өдрүүдэд түүнд мууг биш сайныг л үлдэнэ. Тэрээр ноос болон майлангийг ирэн хайдаг бөгөөд өөрийнхөө гараар хүслээрээ ажилдаг. Тэрээр наймаачдын хүлэг онгоцнууд адил юм. Тэрээр хоол хүнсээ алс холоос авчирдаг. Тэрээр шүн хിവэр байхад бас босож гэрийнхэндээ хоолыг нь бас шивгчтэй хөвийг нь өгдөг. Тэрээр нэг талбайг нэхлэн үзэж улмаар үүнийг худалдаж авдаг. Гарынхаа үр жимсээр тэрээр усан үзмийн тариалдаг. Тэрээр хүч тэнхэг ташаандаа бүсэлж хоёр гараа хүчрхжүүлдэг. Тэрээр арилж байгаа сайн байгааг мэдэрч байдаг. Түүний дин шөнөөр унтардаггүй. Тэрээр гараа эрүүл дээр тавьдаг бөгөөд гараараа эрүүлийн дамар барьдаг. Тэрээр ядууст гараа сунгадаг, тийм ээ. Тэрээр үгээгүй хүмүүст гараа дэлгдэг. Тэрээр гэрийнхнийхэн төлөө заснаас айдаггүй. Учир нь гэрийнхэн бүгд час улаанаар хувцассан байдаг. Тэрээр өөрөө арвчнуудаа хийдэг. Түүний хувцалт нь торг бас нийл ягаан байдаг. Нутгийн ахлагч нарын дунд даам хаалгануудын дэргэж суух үедээ нөхөр нь нэр хүндтэй байдаг. Тэрээр нарийн майлан хийж улмаар худалддаг. Мөн худалдаачинд бүснүүд нийлүүлдэг. Хүч тэнхээ ба нэр хүнд бол түүний хувцалт юм. Айсуу цагт тэрээр баясан хөөрөх болно. Тэрээр амаа мэрэгүү ухаанаар нээдэг. Мөн түүний хилэнд илгэсэг байдлуудын хөл байдаг. Тэрээр гэрийнхнийхээ замуудыг сайтар анхааран хардаг бөгөөд ажилгүй байдлын талхыг иддэггүй. Хүүхдүүд нь босож зогсоод түүнийг өрөөгцөн гэж дууддаг. Түүний нөхөрч ус. Улмаар тэрээр түүнийг магтаж олон охид ариун журамтайгаар үйлцсэн боловч чи бүгдээс нь илүү давсан гэдгээ. Таашаал бол залмигтэй. Гоо зөвслөн болохоос харин Йеховоогоос айдаг эмэгтэй тэрээр магтагдана. Гарынх нь үржимсийг түүндэг. Мөн өөрийнх нь үүсэд түүнийг даамаа хаалганууд дээр магтгаа.